болоод байна. Нэр тэнтэй. We are Prodigy. Сумдаа амьдрах сайхан. За үзэгчдээ өнөөдөр бол 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгаа. Ингээд бид бүхэн өчтөр Увс аймгийн Ховд суманд хүрэлцэн ирсэн. Ингээд Отхон бям хэмээх сайхан гарын дүүтэй, даруу төлөв, ажил чичээнгүй залуугийн гэрт нь хоноод бас хийсэн бүтээсэн зүйлтэй танилцаад ингээд явж байна. За ингээд бид бүхэн Ховд аймгийн засаг даргын тамийн газар одоо бас хүрэлцэн ирлээ. За тэгээд миний харж байгаагаар болохоор энэ гадна талын догчлуулыг сайхан догчлтыг бас хийжээ. Иргэн тойрон олон янзын цэцэг тарьчихсан. За энэ ялангуяа энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бас хүлээж авахын сайхан хаалга мэдрийг хийж өгсөн бас их сайхан санагдж байна. За энд сайхан сүйдрөвч тийм ээ. Ингээд сайхан цайныхаа цагаар ч гэдэг юм уу ирсэн хүмүүс энд бас сайхан нарлаа суух юм сүйдрөвчийг хийж өгч. За энд бол их сайхан юу баг нь дурслын баг нь байна л да. Энэ мэн юу вэ гэхээр Монгол улсын тэргүүний сум гэж байна. За тэгээд би хүмүүсээс асуусан хизээ тэргүүний сум болвоо гэсэн чинь 2012 онд бас Монгол улсын тэргүүний сумаар шалгарч исэн. Ийм бас үлгэр жишээ Монгол улсын бас үлгэр жишээ сумуудын нэг юм болов. За энэ нөгөө сүйдрөвч маань байна. Ингээ сайхан гэрэлтүүлэх энтрийг шийдээд өгчихсөн. За энд бол гайхалтай сайхан цэцгийн мандал байна. Одоо тэгээд сайхан цэцэг бол ингээд тариад өгчихсөн тийм ээ. Ингээ хашааныхаа эргэн тойрон бас мод ингээд тариа суулгачихсан. Ийм айтайхан бас шийдэлтэй тамгийн газар байдгийн байна. 2 давхар. За бүгдээрээ дотгошоогоо оръё. Сум орон нутгийн холбогдох хүмүүстэй уулзъя. Сум орон нутгийн үүх түүхтэй танилцъя. Бүтээн ямар бүтээн байгуулалт хийсэн талаар бас танилцъя. Сумдаа сайхан амьдарч байгаа хамт олонтой уулзнаа. За үзэгчдээ Увс аймгийн Ховд сумын одоо тамгийн газар бас орж ирсэн байна. Тэгэхээр засаг даргатайгаа бас уулзж байна. Тэгэхээр та бас энэ сум орон нутгийнхаа тухай, хөгжлийн тухай бас сайхан яриа өгөөч тийм ээ. Бас миний сонсноор бол 2012 онд бол одоо улс орондоо үлгэр жишээ тийм ээ. Тэргүүний сумаар одоо шалгарч ирсэн байна. Тэгэхээр бас ямар ажлуудыг хийв, цаашдаа ер нь сум орон нутгийнхаа ард иргэдийг ая тухтай сайхан амьдрахад нь одоо зориулж ямар төлөвлөгөөтэйгээр ажиллах гэж байна. За юуны өмнө үзэгчтэй бас нийт үзэгчтэй өнөөдрийн мэндийг хүргэе. Манай сум бол бас угуун сумуудын нэг 1924 онд үүсэн байгуулагдаж исэн. Саяхан бид нар бол түүхт 90 жилийнхаа ойг хийгээд удаагүй байна. Манай сум бол 2012 онд бол улсын нэргүүний сумаар шалгарсан. Улсын загвар сум болсон би. Манай сум бол улсын загвар сум болоход бол нэлээд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэж нутгийн иргэдийн маань ая тухтай амьдрах, ажиллах нөхцөл олцоонууд бол нэлээд тохичлолтой бий болсны үндснээр бол бас улсын нэргүүний сум болж чадсан. Энэ утгаараа бол манай сум бол ер нь цаашид бас иргэдийн маань ажиллаж амьдрах, илүү ажлын амжилтыг олох нөхцөл бол сайжирч байгаа. Гэхдээ бас л хүний хөгжил бас цаашаа үргэлжилдэг байна. Цаашаа нь бол бас нэлээд бүтээн байгуулалт, шинэлэг ажлууд бол бас хийгдэнэ. Өнгөрсөн онд бол одоо бид нар бол бас эрчим хүчний асуудал нэлээд иргэдэд бол доголдолтой байсныг бол бас шинээр шийдэж чадсан байж байгаа. Саяхан ашиглалтанд орж байна. За дээрэс нь бол залуучуудын чөлөө цагийг өнгөрүүлэх, хүүхдүүдийн тоглоомын талбай өнөд бол шинээр бас баригдсан бий. За гэх мэтчлэн ороод бас нэлээд шинэлэг ажлууд хийж байгаа. Ер нь бол манай сум бол бас одоо та бүхэн бас сая харсан байх манай тамийн газар ихтэл одоо ингээд шинээр баригдсан 2 давхар байртай энэ тоглог орчинд бид нэр үйл ажиллагаа явуулж байгаа. За дээрэс нь соёлын төв мөн л адилхан 2 давхар юм
шинэ байранд бол үйл ажиллагааг явуулж байгаа. За сургууль цэцэрлэг бол бас л бүгд шинэлэг орчинд бол ер нь орчин бол үнэхээр сайхан болсон. Одоо бол бидний харин цаашид бол бас зөвхөн сумын төв дээр биш багууд руу бас нэлээд анхаарч байгаа. Зөвхөн сумын төвийн иргэд бол бас нэг тохилог амьдраад хүүхдүүд нь сурч боловсроод ажиллаж байгаа хүмүүсүүд нь тогтоо орчинд ажиллаж амьдрахаас гадна бол хөдөөгийн иргэд маань бас илүү тохилог бас сумаас дутгааргүй багтаа бол бас сайхан амьдрах боломжийг бол бий болгох багийнх нь үйл ажиллагааг хэвийн жигд явуулах нөхцөлийг нь бол хангах талаар бол бидний бодлого бол цаашаа хэрэгжээд явна. За тэгэхээр бас их сайхан одоо зүйлийг би сонслоо л доо. Ерөөдөө маш олон сумаар явж ийлаа. Ерөөдөө сумын хөгжил гэж одоо хийгээд яриад байдаг. Зарим зүйл төр одоо нөгөө тэр сумыг бүрдүүлж байгаа бас ингээ нэг сумд чинь ингээ 3 4 5 6 баг байгаа шүү дээ. Тэр багууд бас заримдаа хаягдаад орхигдоод байгаа мó гэдэг дүр зураг харагдаадсан. Танаа одоо сумын хувьд гэх юм бол бас ингээ багаа бас сумаас тутгааргүй сайхан болгоё гэж ингээ зориод байгаа бол их сайхан санагдаж байна. Тэгэхээр манай нэвтрүүлгийг үзэж байгаа бусад Монгол орны өнцөг буланбурт байгаа сумын дарга нар бас эндээс сайхан санаа аваасай гэж бас хүсэж байна. Тэгээд хэрвээ боломжтой бол одоо бас танаа зарим нэг багаар явж тийм ээ бас танилцъя. Ер нь бас тэр баг дээр юу хийх гэж байгаа талаар бас сонирхол болох уу? Болно. За манай багаас бол нэг ачтаг гээд 4 багтаа. Ачтаг бол бас аймгийн тэргүүний багаар бол бас шалгарч байсан. За минь одоо эднэр бол бас ачтаг дээр бас нэлээд битэн байгуулалтын ажлууд бас хийгдэж байгаа. Тэр баг дээр бас очиж яг газар дээр нь ямар байдалтай байгаа сонирхож танилцж болно. Эднэр бол бас баг руугаа чиглэсэн ажлууд бол нэлээд хийж байгаа. Тэртээ дэргүүл сум орны маань анхан шатны нэгж бол баг байдаг. Баг маань сайхан болж ээж дараа сум сайхан болно. Сум сайхан болж ээж улс ор маань сайхан болно гэдэг ийм л гол зорилго авч байгаа. Одоо сум маань яг сумынхаа төвийн хэмжээнд бол өнөөдөр төгсөлд бас нэлээд сайн хийгдэж байгаа ч гэсэн гэхдээ бас цаашид хийгдэх ажлууд бол байж байгаа. Одоо наацхийн гихтэл нэгцэн алаалтын системд холбогдоод бүгд бол үйл зүүн нь бол даахгүйгээр дулаануудын тусдаа галалдаг биш. Нэгцэн алаалтынхаа системд холбогдчих юм бол цэвэр бохир устаа болоод ингээд бол өөр илүү хотчих. Хот руу нүгээд ах шаардлагагүйгээр эндээ сайхан амьдрах боломж бий болж байгаа. За үзэгчдээ өнөөдөр 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгаа. Бид бүхэн ачид нуур гэдээ байдаг. Энэ ачид нуурын яг хажууд ачид баг гэж байна. Энэ ачид багийн конторын үүдэн дээр бас үргэлжлэн ирсэн байна. За тэгээд бид бүхэн ховд сумаасаа хойшоогоо 45 орчим километр яваад одоо ховд сумын нэгэн баг дээр хүрэлцэн ирсэн байна. За яг тэр миний хойно байгаа бол одоо багийн соёлын төв. За энэ ч бол одоо багийн иргэд цуглаж хурал зөвлөгөөнөө хийж одоо тухайн цаг үетэй холбогдлолтой олон талаар бол хуралддаг байгаа. Одоо бол ерөөхдөө энэ ачид багийн малчид маань хадландаа ерөөхдөө бас их гарчсан хадлангийн ажилтай байх шиг байна. За бас нэлээд хідэн хүмүүс бас нэг ойр зүрийн асуудлаа хилцэж ярилцахаар бас энэ хаваараас багийн иргэд бол ирсэн байна. За ингээд ачид багийн контор руу ороод засаг даргатаа танилцъя. Бас энэхүү ховд сумын ачид багийн үйл ажиллагаа ер нь хэрхэн яаж явагддаг талаар бас газар дээрээс нь сонирхъя. За сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргье. За намайг Баясгалан гэдэг. Тий. Ингээд юу гэж байна вэ? сайн явж ирлээ. За намайг Амрот гэдэг энэ Улс аймгийн ховд сумын ачид багийн засаг дарга. Тий, ачид баг маань одоо сүүрэн хүн ном маань 443 27745 толгойн малтай. Тэгээд үйл ажиллагаагаа явуулж байна. Малчин өрх 117. Тэгээд мал өрх нэг 8 өрх байх. Тэгээд нийт 25 өрхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр бас одоо багийн иргэдийн маань санал хүсэлт бол дандаа танаар одоо уламжлагдчих одоо сум орнуудынхаа бас одоо хурал болон тий даргалуу уламжлагддаг байгаа. Тэгэхээр малчид маань ер нь одоо бас хэр зэрэг одоо багийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдгийг ер нь та бүхэн бас ойр ойрхон одоо малчтайгаа тулж уулздгөө тий зохион байгуулалт ер нь багийн одоо үйл ажиллагаа хэрхэн яаж явагддаг вэ? За манай баг болохоор одоо багийн иргэд
иргэд бол угаасаа зохион байгуулалтаа иргэдийг зохион байгуулалтанд оруулсан. Малчтын бүлэг нөхөрлөлөөр зохион байгуулалтаа. Тэгээд багийн яг иргэдэд нэг 20-оос дээш насны залуучууд 60 хүртэл насны залуучууд нь болохоор үегээд нэг 7 үе бий. Нэг үе нь болохоор 3-аас 6 насны хоорондоо нэг үе болсон. Тэгээд тэр үеуд маань дундын сан нэг 4.5 сая төгрөгөөс төгрөг тиймэрхүү орчмыг 27 малтаа тийм үйл ажиллагаа явуулж байгаа. Малчтар дэргэдийн хувьд бол бид нэр одоо санал хүсэлтээ одоо багийн төвдөр бол 7 хоногийн 2 дахь өдөр болгон багийн төвдөр сууж байгаа энэ малчтын санал хүсэлтийг хүлээж авдаг байна. Тэгэхээр одоо өнөөдөр бол 8 дугаар сарын 21-ний өдөр байгаа. Тэгэхээр одоо багийн иргэд байна одоо ямар асуудлаар ерхийдөө бас одоо уулзалтаж байна вэ? Цаг үеийн одоо байдлаасаа яриач тийм ээ. Яг миний ойлголтоор бол одоо бас танаа багийн дийлэнх иргэд бол бас хадлан хураах ажил руугаа явсан сорогтой тийм ээ. Тий, ерөнхийдөө бол одоо малчт хөдөлмөрчд маань одоо өвлийнхөө бэлтгэл ажил гээд хадлан тэжээл бэлтгэх ажилдаа гэж норцсон үндсэндээ ийм хадлан очт нуурынхаа хөвөнөөс хадлан бордоогоо байж байна. Тэгээд энэ сум хувь зүйн байгууллагын 90 жилийн болсон зүүн 7 сарын 26 27-нд болсон. Энэ өөрөөр одоо багийн иргэдээс тэгээд сум орнотгоос сүлэрсэн хандивын зарц суултын талаар сумын засаг даргын том газраас танилцуулгахыхаар бас хийн. Тэгээд Монгол улсын арслан Намсражавын Ботсөрсрөөсөн цолны хүндэтгэлийн наадмыг 9 сарын 9-нд хийн. Энэ наадмыг яаж зохион байгуулах талаар бас ярилцах гэж байна. Үйлчлэлтийн бэлтгэл ажлын талаар ярилцах гэж байна. Нэг тиймэрхүү асуудлын талаар ярилцах гээл зөвлөж байж байна. За тэгэхээр бас танай конторын бас иргэн тойронтой танилцъя. За иргэдийн төлөөлөгчдийн самбар гэж байна. Энэ дээр бол одоо сайхан мэдээллүүд ингээд гараад тавьчихсан. Багийн иргэд бол орж ирээд эндээс хэрэгтэй мэдээллүүдээ цаг үеийн мэдээллүүдээ олоод авчих юм байна тийм. Эндээс бол угаасаа багийн иргэд энэ дээр одоо ямар үйл ажиллагаа явуулж чинь ямар мэдээлэл байна гэдгийг энэ самбар дээрээс авчдаг байгаа. За энэ бас их сайхан хуучны зураг байна шүү дээ. Одоо бүгд найрамд Монгол ард улсын авраг малчин Цэрэн чимэд гэж бас энэ одоо хуучны нэлээд дээр үед хийгдсэн самбар баг шиг юм байна. Тийм. Танаа сум ер нь хичнээн одоо авраг малчтай. За манай сум бол нэг 10 гаруй улсын авраг малчин байдаг. Тэгээд энэс бол манай улсын авраг малчин байгаа. Түрүүний цэрэн чимэд гэдэг энэ хүн бол одоо 1985 онд Монгол улсын авраг малчин болсон. Энэ хүн байж байгаа. Одоо нас барцсан тийм. Тэгээд энэ Батын Анжив гээд Монгол улсын авраг малчин Ордын цэргийн партизан ийм хүн баг. 1900 халахгүй хичээлэлэгтэй амьдруулж явсан юм партизан хүн би. Тэгээд Загиржав гээд бас Монгол улсын авраг малчин 1988 онд байсан маха Монгол улсын авраг авчихсан юм би. Тэгээд заалтнууд Монгол улсын сайн малчин гэсэн сүүлд нөгөө нэг юу яагаад 2000-ад оны ихнээс бол улсын аврагынхан гэхээ болоод сайн малчин гэж. Тэгээ улсын сайн малчин 2008 онд улсын сайн малчин авсан Нуржингийн мөрийн жаргал гэдэг. Хэрэгж байгаа. Тийм. Энэ нэг багийн 300 байгаа юм шийдэж явуулсан. Энэ залуучуудын чуулгууд тэгээд энэ болж байгаа залуучуудын чуулга гэдэг жил болгон болтол юм сумын залуучуудын хооронд. Энээс авсан цум байж энэ одоо манай багт илтчихсэн 2 удаа авсан. Тэгээд энэ наадам альбагийнх гээд 2010 онд авсан. Энэ цум. Тэгээд наадмын үйл ажиллагаа хурдмөрний уралдаан бүхэн барилдаан гээд бүх сур гээд тэр гурваараа багуудыг өрсөлдүүлэхэд манай баг төрүүлээ 2010 онд явсан байж байгаа. Тэгээд энэ аймгийн тэргүүнээ баг болж захт энэ цумыг өгсөн байж байгаа санаас. Хоёулаа ийшээ явж сонирх юм. Энд бас би уншлаа л та. Тэгэхээр энд бас ингэж байна. Увс аймгийн Ховд сумаас сумын ачид багаас төрсэн аав хүү 3 начин гинэ.
Бас ямар сайхан хүмүүс одоо ингэж аав хүү гуруулаа начин бол. За энэ Монгол Улсын начин гэлгийн Монгол Улсын начин гэлгээд 1955 онд Монгол Улсын аврах Шарвын Батцуураар тав давж Монгол Улсын начин цул хүрсэн хүн байна. Тэгээд түүний төнхөө Монгол Улсын начин даваасан бүгээд Илогойхоны доктор ийм хүн байж байна. Түүнийхөө Монгол Улсын арцах гэлгийн намсраж өгөөд бас ийм хүн бий. Тэгээд энэ жил бол одоо намсраж харцах юм хөө Батцуур Монгол Улсын баяр наадам төрүүлж Монгол Улсын арсан цул хүрсэн байна. Энэ одмын бөхчүүд байна те ерөөсөө. За энд бас хүндэт самбар мэдээлэл танилцуулга гэдэг. Энэс нэлээд дээрүүд бас хийгдсэн самбар юм аа таагүй юу? Тийм сүүлийн үед бас шинжилгээ зургуулын шинжилгээ гаргуулсан байна. Самбарнууд угаасаа дээр үед хийгдсэн. Энэ самбар дээр тавигдсан зургууд маань одоо танаа ачид сумаас төрийн гарсан одоо алдартангуудын зураг. Тийм байна. Энэ нь болохоор Сумина ургамалчин олцсон гадс одон тончин Нуржингээс сүрэнгээд хүн байна. Аймгийн алдарт уяаш давг гэж хүн байна. За аймгийн алдарт уяач мөнгөн гэж хүн байна. 2009 оны улсын сайн малчин болж исэн буян жаргал гэдэг хүний зураг байна. За аймгийн инх сүрхтэн 6 7 дугаар 5 жилийн гавшгаа. За гавшгаач юм хүн байна. Пүр сүрэн гэж. За Монгол Улсын солинд тэргүүний ажилтан Мэжид сүрэн гэж хүн байна. За аймгийн авраг хадланчин Бурайд гэж хүн байна тийм ээ. 2008 онд аймгийн авраг малчин болсон одоо Бундаа гэдэг хүн байна. За 2009 онд аймгийн авраг малчин болсон Дансран гэж хүн байна. Энэ болохоор бие биелгэж хүн байна. Соёлын тэргүүний ажилтан Аманы насан жаргал гэх хүн байж байна. Энэ аймгийн алдарт яаж сэрэн чимдэм өнгө байж байна. Эднэр болохоор одоо хоёр нас орсон. Тэгээ бүсдүүл нь болохоор амьд зэрэг маллаа тэгээд амьдэрсэн. За ингээд л одоо бас ингээ багийн үйл ажиллагаа явагдаж байгаа зураг, уулзалтуудын зургууд хөргүүд ингээ байж байна. За ерөнхийдөө ингээд бас хэсэг хугацаанд ховд сумын ачид багийн бас одоо конторт орж ирж одоо бас засаг даргатай уулзаж энэ ачид багийн тухай хэсэг хугацаанд сайхан хөрөлтөө ингээ баярлаа ингээд танд болон танаа одоо багийн ард иргэдэд ад жаргал хамгийн сайн сайхан мөхнийг хүсье. За баярлалаа. Тэгээд та телевизэн хамтарч ууланд ажлын өндөр амжилтыг хүсье. За үзэгчдээ Увс аймгийн ховд суманд манай Монгол Баатарчин сумдаа сайхан амьдрын нэвтрүүлэг маань хүрэлцэн ирсэн байгаа. Ингээ бид бүхэн бас ховд сумын нутаг дээр байдаг бас нэгэн сайхан аршаан дээр хүрэлцэн ирлээ. За ховд сумаас зүүн хойшоо 30 гаруй км яваад нэгэн сайхан одоо уулын энэ доороос ингэж ундран гардаг. Доош ингээ мөрөлзөн урсаад тэр доор бол хүн мал ундаалдаг ийм сайхан одоо буянтай сайхан аршааны дэргэд ирлээ. За засаг дарга маань тэгээ бас бид нар одоо яг ямар газар хурж ирв энэ аршааны нэрийг бас юу гэж нэрлэдгийг тийм ээ сайхан хүүхдүүхээс нь яриач ээ. За энэ аршаа маань тосмолгийн аршаа гэж нэрлэдэг байгаа. Тэгээд энэ аршаа бол илэгч цэсэнд сайн нутгийн иргэд бол эндээс байнга авч уудаг. Энэ аршааны хамгийн давуу тал нь юу юм бас онцлог нь юу юм гэхэлэр ерөөсөө энэ өглөөнөөс орой хүртэл өдөрт бол ерөөсөө энэ аршааны яг их нь бол ерөөсөө нар үздэг. Ерөөсөө өглөөр эндээс нар тусна эндээ бол өдөрт яг энэ хэсэгт бол ерөөсөө нар тусахгүй. Ийм байдгаар бас бусад аршаанууд бас нэлээд орой болсон ч л ерөөсөө одоо ч гэсэн яг ингээд бас өдөртэй л байж байгаа тийм. Ийм юугаар бол давуу талтай нар салхи үздэггүйгээр ийм өдөө ч юм уу бусад юугаараа ямар очтой манай нутгийн иргэд бол эндээс бол аршаа гээд авч ууж илэг цэс бол бас эдгэрэх эрүүл мэндэ анхаарах ийм давуу талыг бол нутгийн иргэд бол эндээс хүртдэг ашиг симийн хүртдэг байгаа. Тэгэхээр бас энэ Увс аймгийн ховд сум бол бас өөрийн гэсэн тийм маш гоё одоо бүхэл төрлийн одоо байгалийн янз бүрийн одоо зохицлбор бүрдсэн газар байна л та. Сая бид бүхэн ачид нуурын дэргэд байдаг одоо ховд сумын ачид багаас наашгаа ингээд өксөд ирлээ. Замдаа бол одоо олон сайхан даваагүйвэ, олон сайхан одоо айл амтны хажуугаар явлаа. Үнэхээр байгаль бол янзын гоё. Тэгээ энэ одоо баг одоо хавцал дундуур гэх юм уу та. Тэгээ одоо тэгж ярьдаг үстэй. Тэгээ энэ дундуур ингээ машинтайгаа ингээ орж ирээд хажуугаар бол энэ аршаа маань ингээл сайхан уурсаж байсан. Тэргээр бол сарлаг энэ төр сайхан бэлчээрлээд их сайхан байсан. Тэгээ ямар ч энэхүү сайхан
аршааны их ундраг дээр ирлээ. Энэ аршаанаас сайхан одоо уунаа. Одоо зураглаач бид нэрийн бас дотор эрэхтэн ч гэсэн одоо маш сайн баг. Тэгээ яагаад гэвэл бас ингэж байна л да. Янз бүрийн газар очиод бид тэр ч ус солигдохоор бас заримдаа ингээ гүйлэх юм. Тийм үед бас одоо юу гэдэг юм. Зарим газар бол ус нь хужир ихтэй ч үүдг юм ингээд бас хэцүү байх юм аа. Тэгээд тэр болгон бас тааралцсан усаа уугаад хахаар эмээгээд ах юм. Тэгээ энэ аршаан бол яг өөрөө ингээд ямар нэгэн одоо юу гэдэг юм. Тийм давсрах зүйл байхгүй. Жинхэнэ энэ хадан доороос гарч байгаа юм цэвэр аршаан. Тэгээ хүний бид одоо доктор эрэхтэн сайн болохоор энэс одоо нэгэнт ирснийх сайхан хүртнэ, тийм ээ? Шанаг ингээ бэлэн байж идэм үү? Бэлэн ингээл байж гэн. Тэгээ нутгийн иргэд бол эндээс яг өөр янз бүрийн бохор сав оруулахгүй, хог хийхгүй яг энэ аршаанаар мэдээж бол энэ хөнгөн загам бол ямар нэгэн юу бодис ялгаруулахгүй яг цэвэрхэн иргэд бол энийгээр авч хэрэглээл ингээл харгуцгаад энэ дээр тавьчин тэгээд байж. Одоо энэ ойрхон бас айлууд байсан. Тэгээ унтныхаа усыг бас эндээс ирээд авдаг бах тий. Баран ингээ урсаад явж байхад доороос авчин да. Доороос авчгаар заавал нааш ирээд тахшаар. Тий. Манай сум бол ер нь бас нилээн аршаан энэ байгалийн үзэсгэлэн газруудаар бол бас нилээд онцлог давуу талтай тавхан бас урд өмнө нь сонсч лээсэн баг. Одоо ийшээ ингээд явах юм бол олон нуургээд эрхийн доогоор нууртайгаа 108 нуур гэдэг байдаг. Олон нуургийн газар бас сайхан цуслан бий. Тэр цусланд бол та бүхэн мэдж байгаа хорвоод хоорхон бансимбрүү цэцэг бол бас өшнөө нь олноороо байдаг. Манай нутагт бол бас төрийн том төвшөөд бол өшнөө олон ирсэн. Бас тэр хорвоогийн хоорхон бансимбрүү тэр олон өнгийн нуур байдаг бас нууруудыг үүсэн байж байгаа. За мөн дээрээс нь тэр эрхийн доогоор 108 нууруудыг бол бас үзэж альжаалаа тайлах. Зөвхөн Монголын зүш төлөөлөгчдөөс гадна гадаадын зөвшөд манай нутгаар бол бас аялдгаа. Тэгээд урагшаан дээр олон нураас урагшаа иргэд явах юм бол харгаатын дамжиг гэдэг манай нутгийн иргэд яг өөрсдөө тавьсан тийм 15 м өндөр тийм цохион дээгүүр ингэж тавьсан тийм дамжиг бол бас байж байгаа. За тэрнээс урагшаа иргэд мань яг нуурын булг орох замд бол бас гойжрын көрхрээ гэдэг 17 м өндөрөөс ундаг гойжрын көрхрээ бий. За аршаанаас сая би уугаад үзлээ. Ер нь бол үнэхээр цэвэр. Ямар нэгэн одоо юу аахгүй. Эсвэл цэвэр тунгалаг жигэн байгалийн одоо энэ өндөр сайхан уул хадан дундаас ингэж гарч ирж байгаа үнэхээр гайхалтай аршаан байна. Энэ усны чимээ, аршааны чимээ хүртэл их гайхалтай сайхан сонсогдож байна л доо. Ингээд та одоо телевиз үзэж байгаа та бүхэн бас энэ аршааны чимээг сонсч бас чихээ те баясгаж бас энэ сайхан энерги мэдрээсэ гэсэн үднэс би энэ чимээг бас та бүхэн сонсгоё. Сонсож байна. Энэ аршаанаас уугаад энэ яг энэ тэгээд айгуу гоё урсж байгаа байхгүй. Яг энэний хайжууд ингээд усны чимээ сонсоод аршаа уугаас уусан үнэхээр гоё байна. Хэл хүүг алах гэжтэй. Янзын сайхан. Тэгээ бас монголчуудаа бас урьяаж хэлэхэд гадагшаа дотгошоо явж одоо галуу шууны мах идлээ. Гадаад орны хөгжлөө танилцлаа гэхээсээ илүү юун төрөө Монгол орныхоо 21 аймаг 330 сумын одоо өнцөг булан бүрт байдаг энэ сайхан ховор нандин байгаль их дэлхийтэйгээ ингэж танилцж үзэж сонирхож явах юм бол одоо их хэрэгтэй юм. Тэгээ түүхээ мэдхгүй хүн бол ой төөрсөн горилла луга айдл гэдэг үг бол сүүл үед гарч ирээд байгаа. Тэгэхээр тийм болохгүй тул бүгдээрээ бас чадвал ингээ Монгол орныхоо өнцөг булан бүрээр аялье. Айсбүгөөс одоо чадахгүй хэрвээ цаг зав нь болдгон бол манай Монгол бадарчин сумдаа сайхан амьдрын нэвтрүүлгийг үзснээр та бүхэн Монгол орны өнцөг булан бүрт аж төрж байгаа монголчуудынхаа аж амьдрал болон түүх, ёс заншил, за энэ байгалийн гой сайхныг бас цэгэр дэлгэцээр дамжуулж үзэх боломжийг бас манай нэвтрүүлэг та бүхэнд олгож байгаа шүү. Сумдаа сайхан амьдрья. Миний монголчуудаа. We are Prodigy.
Амандаа амьдрах сайхан.